Нүүдэл шийдэл нэвтрүүлэг даваа гарагийн үдшиж бид бүхэн сэтгэлийн өвчин гэдэг сэдвээр буюу за сэтгцийн эмгэг болон сэтгэл гутралын талаар ярьж байна. Дэлхийн эрүүл мэндийн өдөр энэ жил дэлхийд даяараа бол сэтгэл гутрал бүгдээрээ хоорондоо ярилцъя гэдэг өрөөндөө явагдах юм байна 4 сарын 7-нд. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бас одоо Монгол улсын эрүүл мэндийн яамд ямар зөвлөгөө төсвийн туслалцаа энэ чиглэлээр өгөх боломжтой бол гэдгийг бас сонирхмоор санагдлаа. За Global Sun гэдэг сүрье дээр ч юм уу манад бол одоо олон жил тусалж ирсэн гэдгийг бол ойлгож байна. What WHO within this 1 year long campaign as well as in this World Health Day, of course, yeah, we want mental health and especially during this year depression issues to be discussed and talked, yeah, with the public, within the media, and also within the ministry, and also sometimes we call it health in all, whole of government, whole of society approach. Yeah, it is something that Ministry of Health alone cannot do it. You have stress in the workforce, you have sudden stress in the education system. Without the involvement of Ministry of Education, Ministry of Labor, Ministry of Health alone cannot do it. One thing that WHO is focusing is training of, we call it non-specialist health workers. Yes, we need to train psychiatrists, psychotherapists, but also every general practitioners, they are the first contact point. At the SUM Health Center, at the Family Health Center, they should be trained with basic of the mental health issues so that they can pick up, diagnose, and if necessary, refer the patient to the specialist. So training of non-specialist health workers as a first-line health care, this is very important. Of course, yeah, WHO also promote more research in depression-related issues, and with the help of agency like National Center of Public Health, public campaign advocacy. Because there is still a lot of stigma on mental health and depression and anxiety. People don't want to talk about it. Even parents sometimes doesn't want to talk about it. We have to make it clear to everyone that it is good to talk about what are you suffering to the people that you trust. За тэгэхээр одоо дээр хэлсэнчлэн бид одоо энэ дэлхийн эрүүл мэндийн өдөр маань бүтэн одоо жилийн кампанид одоо ажлын нэг өдөр байгаамаа. За тэр кампанид ажил нь сэтгцийн эрүүл мэндийн өдөр буюу 10 сарын 10-нд эхэлсэн кампанид ажиллаа гэдэг. Тэгэхээр энэ кампанид ажил юунд чиглэж байгаа вэ гэхээр энэ сэтгэл гутрал гэдэг асуудлыг бүгдээрээ хамтдаа ярилцъя гэж та дээр хэлсэн тийм. Хамтдаа нээлттэй ярилцъя гэдэг одоо ийм уриатай байгаамаа. Тэгэхээр олонтаа бол одоо энэ асуудлууд маань сэтгэл гутралд орсон хүн эсвэл одоо сэтгцийн асуудалтай хүн бол гадуурхагддаг нийгэмд тий ойлгогддоггүй. Тэгэхээр өөртөө байтгаа одоо хүүхдүүдийн эцэг эхчүүд хүртэл энэ тухай ярих дурггүй байдаг, нуудаг, хаадаг тий. Тэгэхээр энэ бол эрүүл бус явдлаа. Тэгэхээр бид одоо өөртөө тохиолдож байгаа асуудал болгоныг нээлттэйгээр одоо шударгаар өөрийнхөө итгэж байгаа нэгэнд бол одоо ярилцаж хуваалцах хэрэгтэй гэдэг утгаар бид нар одоо энэ кампанид ажлыг хийж байгаамаа. Тэгэхээр энэ ярилцлагыг бол ерөнхийдөө нийт одоо нийгэмдээ ярилцах хэрэгтэй. Сургуульд одоо ажил төрөл хийж байгаа одоо ажлын байранд тийм ээ яг нь стресс гэдэг асуудал маань нэмэгцээр байгаа депресс болдог гэж ярьсан. Тэгэхээр стресс маань ажлын байранд ч зөндөө байдаг. Сургуулийн одоо тэр орчинд ч зөндөө байдаг тийм. Тэгэхээр энэ орчиндөө нэгдүгээрт ярилцах хэрэгтэй. Хоёрдугаарт одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол зөвхөн ганц эрүүл мэндийн яамтай ажиллаад бол одоо ажиллах нь дэмжиж ажилдаг боловч одоо энэ асуудлыг бол хамтдаа шийдэх хэрэгтэй маа. Энэ асуудлыг бол сэтгцийн эрүүл мэндийн асуудал ялангуяа сэтгэл хөдлөлийн асуудлыг бол бид одоо нийгмээрээ нэгдүгээр ярилцах хэрэгтэй. Одоо бүхэл засгийн газрынхаа хэмжээнд ярилцах хэрэгтэй. Энд бол зөвхөн нэг яам биш. Энд бол боловсролын яам орж ирэх хэрэгтэй. Хөдөлмөрийн яам орж ирэх хэрэгтэй. Бид бүгдээрээ хамтарч ажиллаж агаад одоо энэ асуудалд бол тодорхой шийдэл олно. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол сумын эрүүл мэндийн төвүүд, дүүргийн эрүүл мэндийн төвүүд одоо юу төвүүд дээр бол ерөнхийдөө
мэрэгжлийн бус гэж байгаа non specialist те эрүүл мэндийн ажилтнуудыг мэрэгжлийн бус эрүүл мэндийн ажилтнуудыг яг одоо ийм түрүү дээр ярьжсэн те одоо сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр бол маш олноор нь бэлдэж гаргах хэрэгтэй гэдэг одоо зөвлөмжийг өгж байгаа. За энэ бол мөн одоо чухал зөвлөмж энэ ийм олон одоо мэрэгжлийн бус хэдий ч одоо тодорхой сургалтанд хамрагдсан эдгээр улс бол олон хүмүүст бол шууд тусламж одоо үзүүлж болох юм а гэж. Нөгөө талаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол судалгаа хийх хэрэгтэй. Ялангуяа сэтгэл хөдлөлийн чиглэлээр бол судалгаагаа хийсээр байх хэрэгтэй гэдэг дээр зөвлөж байгаа. Тэгээд одоо нийгмийн эрүүл мэндийн төвөөс ерөнхийдөө одоо энэ нийгэмд энэ асуудлыг гаргаж ирэх, нээлттэй ярилцах, ичид зовхгүйгээр ярилцах, хамтдаа шийдвэрлэх, бие биенээ дэмжиж явах, бие биендээ туслах гэсэн одоо энэ чиглэлийн кампанит ажлуудыг бас энэ одоо төв маань хийж байх хэрэгтэй маа гэсэн одоо ийм чиглэлийн зөвлөмжүүд өгж байгаа. За баярлалаа. Тэгэхээр саяхан бас Холливуудын нэг кино үзэж байхад Уилл Смитийн тоглосон кино байсан. За бага насны охиноо алдснаас болж одоо сэтгэл готролд ороод компани дампууруулах те одоо гэр бүлийнхэн ажлынхантайгаа харилцаа болох гэж. За тэр кинон дээр зүгээр нэг сайн жишээг нь харж байхад бол иргэд бие биендээ туслаад байгаа жишээ харагдчихсэн. Хүүхдээ алдсан эцэг эхчүүд ингээ хоорондоо тойрч суугаад яг юу мэдэрч байна, одоо аль шатандаа явж байна, эргээд одоо урам зоригтойгоор амьдрах тэр сэтгэлийн хатанд дээр хүрэх нь үгүй юу гэдэг дээр ингээ бие биендээ мэрэгжлийн бус хүмүүс. Тэгэхээр Монголд бол тийм жишээ одоо гэдэг одоо архинд орсон хүмүүс бол бие биендээ Alcoholics Anonymous гэж тусалдаг. За нэрээ нууцлаад хаана уулздаг нууцлаад ч юм их үр дүнтэй байдаг жишээнүүд сонсогддог. Тэгэхээр дээрээсээ доошоо бид нэр ганцхан эрүүл мэндийн яам шийдэж чадахгүй боловсролын тогтолцоогоо ингээд оролцуулаад энэ урт хугацааны тогтолцоог хүлээхгүйгээр нийгэм маань өөрөө ийм стресстэй байхад иргэд маань өөрсдөө одоо ууг ашуугаа хуваалцдаг ч юм уу. Эсвэл одоо нэг зовлонтой хүмүүс ингээ хоорондоо зовлонгоо ярилцаа, зовлонгоо нэмгэлдэг ийм санаачлагууд яагаад гарахгүй вэ? Энэ Монгол хүний өөрийнх нь нөгөө онцлогтой холбоотой юу гэдгийг насан цэнгэл доктороос асууя. Одоо танаа дээр ирж байгаа ачааллыг иргэд рүү юм уу нийгмийн өөр бүлэг рүү шилжүүлэх тийм гаргалгаа ер нь өмнөх жилүүдэд хийж үзчихсэн. Ер нь бол одоо сэтгцийн эрүүл мэндийн анх дахь хөтөлбөр байгаа шүү дээ. Тэрний хүрээнд бол одоо сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв бол эрүүл мэндийн яамтайгаа хамтраад одоо хот хөдөөгөн бүх 1300-аад тийм ээ үрхийн эмч нарыг бол сургасан байдгийн. Тэрэндээ бол яг сэтгэл готролд ямар тусалцаа зөвлөгөө өгөх вэ гэдэг дээр сургасан байдгийн. Хараахан тэгээд хэдэн жилийн дараа эхлээд 5 жилийн дараа судлахад 50% нь ажлын байраа өөрчлөгдсөн байсан. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв бол өнгөрсөн жил бол одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тийм ээ тусламжаар бол видео юм хичээл бол хийсэн. Тэгээд энийг бол одоо бусдад одоо бол төвгөөхөд бол тийм ээ одоо их боломжтой байгаа ихэнх үрхийн эмнэлгүүдээр тараачихсан юм байдалтай байгаа. Дараа үрхийн эмч гэхэр чин одоо суман дээр байгаа үрхийн эмч ч юм уу сумынхаа бүх хүнийг таньж байгаа шүү дээ. Тэгээд энэ дэр ийм л дээ. Тэгэхээр очоод одоо их нэртэйгээ байгаа асуудлаа ч юм уу хүүхдээ байгаа асуудлаа ярихаар монголчууд ч нэг хүнд муугаа үзүүлэх дурггүй гаса болоод өөртөө байгаа эмгийг дараад байна уу даа гэдэг. Тэгээ энэ дээр одоо зүгээр санаачлагууд бол зүгээр ихнээсээ жоохон гарч байгаа. Яг сэтгэл готрол дээр бол өнөөдөр байхгүй. Одоо жишээлбэл тэр нөгөө нэг өөрөө чи хэлдэг ч юм уу өөртөө туслах бүлэг гэл ингээл энэ тэндгөө байгуулагдаад ингээ яваад идэх. За архаг эмгэгтэй хүмүүсийн хавдартай хүмүүсийн өөртөө туслах бүлэг гэдэг. Энэ өөртөө туслах бүлэг бол их чухал л да. Яг сэтгэл готролтой хүмүүс маань нөгөө өөрөө ямар ч юмд итгэхгүй дур сонирхолгүй гэртээ ингээл гівтэлт тийм ээ. Эсвэл орондоо суугаад хүнтэй ярихаас татгалздаг тийм шинжүүд байдаг учраас өөрснөө санаачлаад нэг тийхгүй яг тийм бүлгүүд бол одоо Монгол улсын хэмжээнд бол байгуулагдчихаагүй л байгаад байгаа. Тэгээ энэ бол хийвэл их чухал. Ламсрын сэтгэл судлаач хариулъя гэсэн энэ дээр нэг зүйлийг их ойлгох хэрэгтэй. Монгол хүмүүс ярьдаггүй биш ярьдаг хүмүүс. Тэнд юу хэлдэг вэ? Хин нэг хүлээдэг, хин нэг илчлэгдэхийг хүлээдэг гэсэн. Тэгэхээр юу гэхээр сэтгэл готролтой өнөдөл гин биш. Сэтгэл готролтой өнөдүүд юу гэдэг нь ял бол биш. Тэгэхээр энэ бол хүн болгон тодорхой амьдралынхаа хугацааны тодорхой хугацааг нь сэтгэл готролтой өнгөрөөдөг. Тэгэхээр юу гэхээр эхлээд энд нэг зүйл хэрэгтэй байгаад байгаа нь асуудлаа биеүндээ илчлэх хэрэгтэй байна. Өнөөдөр асуудал байгаа бол надад хэцүү нэг тэгээ үнэхээр нуухгүй хэлдэг байх хэрэгтэй байна. Хэцүү нэг гэдэг чинь мэдүүлэх нэг нь туслан өгөхөөс биш тийм одоо түрүүний улам цааш төлөхгүй шүү дээ. Тэгэхээр нэг нээлттэй тусалдаг байх хэрэгтэй. Бие биенээ өөрийнхөө асуудлыг илэрхийлдэг байх хэрэгтэй. Тэр нь хүүхд байна уу, сургууль байна уу хамаагүй. Хамгийн гол нь тэр илэрхийлээд тэр асуудлын нэг нь танд асуудлаа ярьсан бол сонсдог байх хэрэгтэй. Нийгмийн маань зарим бүлгүүд бол одоо сошиал медиа гэдэг зүйл бол бид нарыг бүлэглэх боломжтой болгож штэ групп үүсгээд. За сэтгэл судлал одоо өнөөдрийн хилцүүлгийн дараа долуулаа Facebook групп нээж болж байна. Тэ сэтгэл готрлыг талаар одоо ямар нэгэн арга хэмжээ хийх сонирхолтой тийм бүлгэмж гэдэг юм уу?
Тэгэхээр ээж нарын группүүд бол Facebook дээр маш олноороо за бараг 4 сар төрсөн, 5 сар төрсөн гэдээ үүсэт байгаа харагддаг. За тэнд бол бие биендээ ингээ зөвлөгөө өгөөд одоо ийм тос сайн, ийм живх сайн байна ч гэдэг юм уу зөвлөгөө мэдээлэлүүд бие биендээ чадхаараа бас туслах гад байх шиг байгаа. Тэгэхээр энэ цахим байхаараа зүг байд юм уу? Одоо энэ дээр мягмар доктор бас санал байлгүй. Яг тэр яг оновчтой ажиллаж ивэл тэр хэлбэр бол хамаагүй шүү дээ, цахим байна уу. Тэгвэл би яг тэр адил асуудалтай хүмүүсийн яг албан ёсны төрийн институтуудын одоо ачааллыг хөнгөвчлөх үүднээс олвол энэ тодорхой хэмжээний бас практик бас байгаа. Бид нар нөгөө хоорондоо мэдээлэл солилцохгүй байгаа болохоос жишээлх юм бол одоо дэмжих бүлгүүд гэж ингээд ажилдаг штэ. Дэмжих бүлгүүд бол одоо ингээд эмзэг бүлгийн хүмүүсийн дунд аав ээж нь одоо хэрэг төвд холбогдчихсон хүүхдүүдийн дунд архитарсанд орсон хүмүүсийн дунд эсвэл аутизмтай хүүхдүүдийн эцэгчүүдийн холбооч гэдэг юм уу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцгийн холбооч гэдэг юм уу. Ингээд энэ дэмжих бүлгийг одоо ажилуулах арга техникийн мобисийн одоо энэ сургалтын хөтөлбөр програмд бол байдаг өгөөд тэр нь болохоор хэвтэйхэн ингээ асуудлыг адил асуудалтай хүмүүс тэрийг ингээд яриад шийдэд явцдаг ийм туршлага бол байж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт манай уламжлалт бол байж байгаа. Зовлон үтсэн хүмүүсийн зовлонд орж байгаа хүмүүсээ ингээд татаад босгочдаг. Тэр Монголын уламжлалт бас энэ үнд ингээ сэтгэл зүйн талаас ажиглаад байхад маш их нэмэр болдог. Тэгээ энийг зөвөр л ингээд эн чинь ингэ дэмжиж байгаа юм шүү л гэдгийг одоо сайн зүйл шүү гэдгийг бас тавьж өгөх хэрэгтэй бөгөөд харин зөвөр яг энэ гутралын талаар сэтгэл одоо энэ санааны асуудлын талаар илэн талангүй ярилцаа гэдэг ураг бол би дээд зэргээр дэмжиж байна. Гэхдээ яг энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс юм уу ялангуяа өсвөр насны хүүхдүүд бол шууд асуудлаа дэлгэд тавьчих болохгүй. Ягаад гэвэл ямар нэгэн асуудалд ингээ хандахын тулд тэр хандлагыг бий болгож хамгаалттайгаар ярих ёстой бөгөөд гів гэнтгэл ингээд ярих ёстой юм байна гэд маргааш дэлгэд тавьсан чинь тэр хүүхдийн эсрэг ямар нэгэн асуудал ингээ гараад ирэх юм бол энэ бас хохиролтой байж болох тал учраас сэтгэл судлаачид бид нар бол нэг сайн асуудлыг ингээ хэрэгжүүлэхийн тулд заавалчгүй гарч болох тэр цөрөг үр дагаврыг бас хараад тэгээд тэр хамгаалтыг ингээ давхар хэлж өгөх ёстой учраас ярьж болно, ярилцлаггүй яг ялангуяа мэрэгжлийн хүмүүс бодлогын төвшөнд бол их сайн ярих хэрэгтэй. Бус хүн амд ийм боломжийг олохын тулд бол хамгаалтын механизмыг хамт явуулах хэрэгтэй л гэж ингэж л одоо хэлмээр байна да. Тэгэхээр байгалмаа мэрэгчлэлтэн болон цогтоотор даргаас энийг одоо дүүргүүд дээр байгаа иргэдийн танхим гэдээ байгаа шүү дээ, тийм. Иргэдийн танхим иргэдэд цаг өгөөд ягаад энэ санааг их үр дүнтэй байна гэж одоо би кино үзчихэд за дараа нь одоо Японд ажилладаг нэг монгол сэтгүүлч бас бичсэн сурвалжлага бэлдээд явж байхад одоо хор тавдрын 4-р шатанда орсон хүмүүсийн уулздаг бүлэг гэдэг байгаа. За хүүхдүүд нь нэг буланд нь тоглож идэг. За аав ээж нар нь за би өнгөрсний дараа миний зээл яах вэ? Би хүүхдийнхаа ирээдүйд санаа зовж чинь гэдэг юм уу сэтгэлийн готл үйлдэх ч юм уу те. За тэнд яг ингээд нийгэм маань үүсэж штэ. Ижил зовлонтой хүмүүс. Тэгэхээр за иргэд хаан цугларч болох вэ гэхээр төрийн институцээ ингээд бодохоор иргэний танхимл байна те. Тэгэхээр энийг одоо танаа дээрээс зөвлөмжийг гаргаад те одоо өглөөний цайны клуб гэдэг шиг танаа дээрээс захирамжийг гаргаад тэгээд ингээд явуулах гэж үзэж болохгүй бид нэр заавалчгүй төсвийн мөнгө хүлээхгүйгээр те энэ санаачлаг байж болд юм болов. Манайх бол нийгмийн эрүүлэндийн төвийг аймаг дүүрэгт байгуулж эхэлсэн. Ер нь аймагуудад бүгдээрээ нийгмийн эрүүлэндийн хилцэс төгөөл янз бүр байгаа юм л та. Ер нь удаан явцтай байна. Нийгмийн эрүүлэндийн асуудал дээрээс ач холбогдол өгж ялангуяа засаг захиргааны оролцоо их сул байна л та. Хэрвээ нийгмийн эрүүлэндийн төвгүүд бид нэр яг хүн амын дунд нь байгуулчих юм бол тэр дотор нийгмийн эрүүлэндийн төв бол эмнэлэг шиг байхгүй. Ерөөсө дандаа гадагшаа хаалгатай. Дандаа клубүүд ингэж ажилдаг. Өсвөрийн одоо кабинет гэж байна, ахмадын зөвлөгөө өгөх төв гэж байна, чирэгжилтийн төв гэж байна те. Тэрэн шиг сэтгэл зүйн зөвлөгөө өгөх одоо төвч юу юм бэ? Нэгж гэж байгаад дандаа тэр гаднаас хүмүүс ингэ өөр өөр хаалгаар ороод тэрэн дээрээ ажилдаг. Одоо бол бид нар чирэгжилтийн танхим бол сайн ажиллаж байна. Өсвөрийн кабинет бол ажиллаж байна. Манад өсвөрийн ирээдүйн босго гэх тийм ээ. Тэрэн шиг сэтгэл зүйн одоо зөвлөгөө өгөх эсвэл сэтгэл зүйн асуудлаараа ойролцоо хүмүүс ирээд сайхан сэтгэлээ онготл яриад байх боломжийг бол бүрдүүлж эхлэв байгаа. Түрүүн би ярьжсэн энэ нийгмийн эрүүлэндийн төв, өрхийн эрүүлэндийн төв, сумын эрүүлэндийн төв гэдэг бол бүгдээрээ урчин сэргийлэхэд одоо илүү үйл ажиллагаа явуулах ёстой нэгжүүд байж байгаа. Тэгэхээр одоо энэ шинжилгээний технологийн их сургууль, боловсролын их сургууль дээр бэлдэж байгаа сэтгэл зүйч нийгмийн ажилтнаг бол манай энэ эрүүлэндийн салбар дээр бол одоо ажиллаад эхэлсэн шүү дээ. Айгүй сайн ажилдаг. Тэд нарыг бол магтах хэрэгтэй. Хүн амын дунд орж айгүй сайн ажилдаг. Хамгийн гол нь энэ манай засаг захиргаа одоо шийдвэр гаргагч нар ойлгоод төсвийн сайн тавьж өгмөр байна. Нийгмийн эрүүлэндийн төв байгуулчмаар байна. Ингийн бол одоо биднэрт бол ажиллах боломж байгаа. За тэгээ хүн амд хүргэе гэдэг бол энэ өөрөө түрүүн би ярьжсэн шүү дээ. Манайх шиг одоо энэ гар утас технологи хөгжсөн одоо улс бол ер нь их байдаг юм уу? Их л сайн хөгжсөн тий. Тэгэхээр бол mental health гэдэг тий
цахим одоо сэтгцэн эрүүлэн гэсэн энэ асуудлаа бид нар нэлээд хөгжүүлэх гэж ярьж байгаа. Тэгжээж бид нар хүн бүрт хүрнэ. Тэр аппликейшнаар бид нарыг одоо энэ саяныхаа асуудлуудыг хүргэе, мессеж өгье. Тэр болгон одоо эмчтэр ханддаггүй шүү дээ хүмүүс. Тэгэхээр зэрэг нэгдүгээр тогтолцоогоор хоёрдугаарт бол тэр захим эрүүлэндийн одоо аппликейшнийг бий болгох гэж зорж байна. А нөгөө талаар бол манай нийгмийн эрүүлэндийн төв саяхан байгуулагдсан хүн ам руу бүхэл төрлийн мессежийг өгөх бүрэн боломжтой болцсон байна. Тэгэхээр suicide hotline гэдэг юм бол одоо амиа хорлолтын одоо тусламжийн утас бол одоо хөгжсөн бүс баг бүх оронд байх шиг байна. Тэгэхээр манад одоо хүүхдийн утас гэдэг шиг ийм тусгай дугаар за мессеж ирч. Одооны хүүхдүүд бол мессежээр илүү харилцаж байгаа шүү дээ. Утсаар ярих Snapchat хэрэглэдэг одоо үе эхэлсэн. За яг энэ хүүхдүүд дээр асуудал тулгарч байгаа болохоор дуугаа сонсголгүй те утасны дугаараа мэдэгдэлгүй одоо чатлах боломжтой юм технологийн шийдлүүд бас байж болдгоо юм болоо. Одоо манай үеийнхэн манахаас доод үеийнхэн бол бүх асуудал технологи хэдий бас асуудал болж байгаа боловч технологиор ямыг бас шийдэх гээд үзээд дээ. Тэр хүний царай харж ярмааргүй бол багштай идэхгүй байгаа бол тийм ээ. Тэгэхээр ийм аргачлалууд судалж гадны сайн туршлага авч хэрэгжүүлэх боломжтой болов. Тийм бас айтайхан санаачлалууд явж байл да лаг бас сонсон баг. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан Creative Workshop гэсэн байгууллагууд эрүүл мэндийн яам, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтраад эхлээд өсвөр үеийнхний нөхөн үрчгийн эрүүл мэндийн тулгымдсан асуудал гэдэг уулзалтыг хийсэн байна. Дараа нь өсвөр үеийнхний сэтгцэн эрүүл мэндийн тулгымдсан асуудал гэдэг уулзалтыг хийсэн байна. Дараа нь яг энэ үе тэнгийнхнийг өөрсдийн цуглуулад өөрсдөр нь асуудлыг яриулаад бид нар ямар шийдэл та нар санд болгоод илүү амьдралтай вэ гэдгийг сонсцсон байна. Үүнийхээ дараа өнгөрсөн 7 хоногт hackathon гэж одоо орчин үеийн технологийн шийдлийг бас энэ мэдээлэл сурчлагаа мессежийг хүргэх тал дээр өсвөр үеийнхэн гэдэг чинь өөрсдөө юм хамгийн соргог төрүүлж технологиг эзэмшиж байгаа юм чадварлаг үеийнхэн шүү дээ тийм. Ийм байдлаар үйл ажиллагаа явуулаад ингээд 19 одоо багийнхны маш олон гоё санаанууд гарсан. Тэрний нэгэн жишээлбэл одоо ямар нэгэн хүчирхийлэлд өртөх гэж байвал яаж аюулын дохио өгөх үү? Асуудалд өртөх гэж байгаа тэр одоо сэтгэл готролоос болоод амиа хорлох асуудал үүсэж байгаа найз нөхдөд хэрхэн зөвлөгөө өгөх үү гэдэг тийм аппликейшнууд алертуудыг одоо санаачлаад хийгээд эхлэх гэж байна. Тэгэхээр энэ бол хүүхдүүд өөрсдөө санаачилж байгаа. Түрүүний асуулттай холбоотойгоор бол биднэрт одоо хийх ажил тийм сэдвүүд бол тодорхой байна л да. Сэтгэлийн хүнд цочролд орсон улсууд бол нийлж суугаад бие биендээ дэмжлэг үзүүлэх юм арга хэлбэр байж болж байна. Чиний сайн ярьсан тэр амиа хорлохын эсрэг яг одоо эцсийн мөчт тэр хүн өөрийнхөө одоо нэг зориг гаргаад шийдвэрээ гаргаж ядж байгаа энэ үедээ нэг 30 секунд уцтаад ингээд амьдралын ингээд зөв тал руу залаад өгчих ийм сайхан хүчтэй үнэн өгөхтэй зөвлөгчнөрөө бид нэр бэлдээд 24 цагаар ажилуулах хэрэгтэй байна. Одоо anger management гэж ярьдаг тийм ээ. Уур бухимдлаа барьж чаддгүй улсуудыг нийлүүл суулгаад бид нар бас тэр стрессээ даван туулах, стрессээ тайлахын хувийн ур чадвар сурах гэх мэтлэн ингээд олон ажлууд байна. Одоо явж байгаа жишээнүүч би 108 хүүхдийн утас бол одоо бас нэлээд одоо үүрэг гүйцэтгэх ингээд явж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь сая байгаль мэрэгчтэй хэллээ. Энэ жил бол бид нар халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд сэтгцэн эрүүл мэндийн асуудлаа шигтгэж өгөх байгаа. Тэгэхээр энэ дотроо саяны энэ ярьсан шин санаануудаа оруулаад гол нь бусад салбарынхаа дэмжлэгийг бид нэр яаж авах уу гэдгээ тусгаад дээрээс нь хөшүүргээ зааж өгөх хэрэгтэй. Хөшүүрггүйгээр бол одоо мянга сайхан санаа гаргаад хэрэгжүүлэх арга замын зааж хамтрагч талууд эдийн засгийн хөшүүргийн тавьж өгөхгүй бол энэ бас нэг яриа төдий болоод үлдчихвэ гэсэн юм завин л байна. Тийм учраас тэр нийгмийн эрүүл мэндийн төвүүд дээр байна уу? Эсвэл одоо тусдаа орон байрны төвшөнд байна уу? Орц бодуулалт байна уу? Хин хийхийг бид нар яаж ямар субъектээс яаж дэмжих гэдэг энэ хөшүүргийн аягүй сайн зааж өгөөд тэр дэмжлэгт орчин гэж хэлээд байгаа шүү дээ. Энийг нь бий болохгүй байна. Одоо зүгээр ганц жишээ дуртад хөдөлмөрийн чадвар одоо алдсан иргэдийн 15% нь сэтгцэн эмэгтэй байж байгаа. Тэгэхээр энэ юу харуулж байна гэхээр энэ бол амьдралын чанарт нөлөөлж байгаа асуудал. Энэ утгаараа одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, боловсролын яам, сангийн яам бүгдээрээ эрвэхт эрвэхрээ ингээд энэ асуудлыг тал талаас нь яах шаардлагатай. Тийм нэвтрүүлгийн эхэнд бас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч хэлсэн шүү дээ те. Энэ асуудлаар одоо төсөвдөр зоож өгж байгаа болон одоо хөрөнгө оруулалт хийж байгаа $1 чинь эргээд эрүүл мэндийн зардлаас чинь $4 хаснаа. Буюу нийгэмд чи эерэг нөлөөлөл үзүүлнэ гэдэг чинь. Тэгэхээр сэтгцэн эмгийн талаар ярихаар бас одоо нийгэмд одоо стигма гэж англиар хэлдэг зарим зүйлийг ингээ ярихаас болгоомжлдог ч юм уу те. Одоо танай эмнэлгийн талаар бол бас их буруу ойлголттой явдаг гэд байнга залруулга мэдээлэл гаргадаг шүү дээ. Одоо хүн мэдрэлийн ядаргаанд орлоо гэж бодоход жишээлбэл улсын баг ганц эмчилж байгаа эмнэлэг нь танай эмнэлэг гэж ойлгосон сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв. Тэгэхээр яг
манад байгаа одоо хурцдсан за нийгэмдээ болон гэр бүлийнхаа хүмүүст аюул занал хил учруулахаар төвшөнд очсон хүмүүсийн тоо бусад улсуудыг харахад хэр аюултай байна. Одоо дэлхийн хамгийн сайн ерөн сурвалжлах сэтгүүл зүйн баг Boston Globe гэдэг сонингийн тусгал гэдэг баг бол одоо Massachusetts мужийн одоо сэтгцийн өөрчлөлттэй хүмүүсийн хийсэн хүн амны хэргийг 12 жилээр нь ухрааж үзээд за энэ бол эрүүл мэндийн байгууллагууд буюу одоо эрүүл мэндийн байгууллагууд эдгээр хүмүүсийг хайртай хүмүүсээ одоо алах нөхцөл байдал руу буцааж шийдсэн байна. Нийгэм рүү нь буцааж шийдсэн байна гэх. Тэгэхээр одоо ямар төвшөнд хүрүүл хүнийг тусгаарлах хэрэгтэй байдаг гэдэг дээр та бас товчхон мэдээлэл өгөөч насан зингэл. За энэ дээр ер нь бол сэтгцийн эрүүл мэндийн тухай хууль гэдгийг. Тэр хууль 2013 оны 1 сарын 3-нд бол одоо шинжлэхт найруулагдсан байгаа. За тэр хуулийн дээр бол тодорхой журмаар яана гингүүтээ тэнд бол эрүүл мэндийн сайдын 180 тоо тушаал байдгийг. За энэ тушаал дээр бол одоо сэтгцийн тусламж үйлчлэгийн тухай тушаал байгаа л да. Тэрэн дээр яг ийм одоо шинж тэмдэгтэй ийм байх юм бол энэ хүнийг биш тийм ээ сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд одоо сэтгцийн тусламж үйлчлэгийг одоо авнаа. Тэр хүн дургүй байсан ч гэсэн тийм ээ одоо цаанаас нь одоо тийм ээ одоо хэвтэж эмчлүүлэх ийм тусламж шаардлагатай гэдэг ингээд тэр заасан байдаг. Яг тэрүүгээрээ бол явдаг. Тэгээд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль чинь эмч бэлдэж байгаа штэ. Тэр эмчнэрийн тэр блокийн 14 дугаар блок манайх ордгийн. 10 яг бол би одоо энд чинь 7 жил бас тийм тий багшилж исэн юм болохоор яг хичээлийн хөтөлбөрийг бидэн л дээ. Тэгэнгүүт тэрэнд бол тийм ээ яг одоо эмч бүх одоо мэрэгжлийн ерөнхий мэрэгжлийн эмчнэр тэр одоо мэдээллийг аваад чадаад гарчихсан тийм ээ байгаа. Тэгээд энийг бас яалтад тусамж ч гэсэн үзүүлдэг. Тийм болохоор энэ бол анагаахын оюутнууд заавал болдог тийм. Тэгэхээр энэ дээр бол цаана ингээд мэдээллийн сургалтынхаа хөтөлбөрт бол ороод явцсан байгаа гэдгийг бол хэлье гэж бодож байна тийм. Цогтод төр дараагаас эргээд сонирхоход зарим энэ сэдв хил мэдээлэл гарч ирээл байхгүй болоод гэдэг нэг сэдв байд. Захын аймагуудаар одоо сумдуудаар цус ойртолт их байна. За тэрнээсээ бол сэтгцийн өөрчлөлттэй хүмүүс их байна гэд сүүлийн үед гарсан ноцтой гэмт хэрэгүүдээ хар гэд зарим хүн яриад байдаг байхгүй. Тэгэхээр энэ тоо мэдээлэл яг эрүүл мэндийн яамнаас байгаль мэрэгчлэлтнээс ч юм уу хот руу бол хүмүүс маш их хэмжээгээр нүүж байгаа. За үлдэж байгаа аслагдсан аймгийн хүмүүс бол одоо ах дүүс юм уу те хоорондоо гэр бүл болох яг ийм удамшлын тэндээс бол сэтгцийн өөрчлөлт гарах. За тэр нь эргээд гэмт хэрэг болох тийм эрсдэл бас ихсэж байгаа тийм тоон үзүүлэлт харагддаг. Энэ хэрвээ худлаа бол одоо бид нар хэлцүүлгээр яг энэ сэжинд бол бэлэн тоо алга. Тэгвэл хүн судлалын төвөөс сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтраад хийсэн судалгааны дүнгээр бол ер нь цус ойртолт ихсэж байгаа. Өндөр байна гэдэг нь харагдсан байна. Тэгэхээр энэ цаашдаа бол маш олон үр дагавар урахтай. Зөвхөн тэр цус ойртоод тийм ээ одоо удамшлын хувьд янз бүрийн эмгэгтэй хүн төрөх магадлал нэмэгдээс гадна чинь нөгөө сэтгц эмгэгийн өөрчлөлттэй хүн төрөх магадлал бас нэмэгдээд явчихж байгаа. Тэрнтэй холбоотойгоор одоо бас хожим нийгмийн одоо урхаг буюу те нийгэмд гэсэн өөрийн гэсэн эзлэх одоо зохих ёсны байр суурийг эзэлж чадахгүй сэтгцийн болон бие махбодын хувьд ийм эмгэгтэй хүмүүс одоо гарах магадaltaй. Энэ бол одоо эмзэг сэдв. Гэхдээ энэ ярихаас өөр аргагүй сэдв. Түрүү хэлсэн шүү дээ. Сэтгцийн эмгэгийн асуудал дэлхийн хэмжээнд бол одоо дор хаяж 5% байна, Монгол 6.6% байна гэдэг. Энэ бол бас хэдэн жилийн өмнөх тоо. Шалтгаануудыг аваад үзэхээр ингээд шалтгаанууд нь бол улам ингээд гүнзгийрээд явж байгаа. Тийм учраас бид нэр одоо асуудлыг нэмэгдэж байгаа проблем гэдэг байдлаар өнөөдөр энэ ярьж байгаа нь бол бас зүүн ёсны хэрэг. Зүгээр сэдвээс жоохон хазаахад түрүүн Бутаны жишээг ярьсан. Бутан бол судалгаа хийсэн байна. Энэ хүний аз жаргалын индексээ сайн байлгахын тулд, нийгмийн хөгжлөө сайн байлгахын тулд бид нар юу хийх ёстой вэ? Юу биднийг чангаагаад байна гэсэн чинь сэтгцийн эрүүл мэндийн асуудал. Тэнд дундаж наслал 50 эдтэй байгаа. Энэ бол амин оролттой холбоотой, шууд холбоотой гэж үзэж байгаа. Тэнд бол 3 үндсэн шалтгааныг тогтоосон. Ажилгүйдэл, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл. Эндээс юу харж байгаа нэхэр тэр улсын хувьд бол саяны 3 суур шалтгаан руу хөрөнгө оруулалт анхаарал тавьж багасгах ёстой гэдэг одоо анхдагч урьдчилан сэргээлтээ хийж байна. Би ч гэсэн бас энэ анхдагч урьдчилан сэргээлүүд рүүгээ анхаарлаа хандуулахгүйгээр зөвхөн өнөөдөр энэ хүмүүсийн тусламж дэмжлэг эмчилгээ зөвлөгөөг ярих нь бол бас учир дутагдaltaй гэдэг. Тийм байна. Тэгэхээр нэвтрүүлэг дуусахад бас богино хугацаа үлдсэн болохоор энэ хилцүүлэг бол одоо яваад дуусна. За найруулагч бас нэвтрүүлэг дуусгахыг сануулж байна. Тэгэхээр зөвлөгөө мэдээллүүд бол одоо монгол хэл дээр үзэж байгаа хүмүүс маань хаанаас одоо олж авах боломжтой вэ гэдэг дээр одоо
насан цэнгэл доктороос товчхон асуугаад нэвтрүүлгээ өндөрлөхгүй болохгүй. Ер нь бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн өөрийнх нь веб байдгийг. Эрүүл мэндийн ямар үг гэж жишээлбэл орлоо гэхэд харьяа байгуулгаж байгаа сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвгээд манай веб руу ороход бол энэ мэдээлэл бол байгаа гэдгийг хэлье гэж бодож байна. Тэгээ сая бас нэг жоохон буруу ташаа мэдээлэл ингээд дамжирчих юм уу гэж би болгоомжлж байна. Жишээлбэл одоо ингээд шүүх сэтгэц эм асуудлын экспертизээс сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв хийдэг. А тэрний биш тэгээ 96% дандаа сэтгцэн хувьд эрүүл хүмүүс хийдэг. 4% сэтгцэн хувьд тийм ээ одоо асуудалтай эмгэгтэй хүн хийдэг учраас хэрэг харьцах чадваргүй гэхээр чи ихэнх нь тийм байдаг. Амиа хорлолтын тухайд ч гэсэн одоо 15-аас 34 насны амиа хорлолтын 1-2 дугаар шалтгаан бол тийм ээ энэ сэтгэл готрол болоод ингээл явдаг штэ. Тэгэхээр энийгээр ингээ харахад бол амиа хорлогч ч гэсэн эрүүл хүмүүс илүү их амиа хорлдог. Яг сэтгцэн эмгэгтэй гэдэг рүү бас нөгөө хүн амын тийм ээ стигма бити болоосай л гэдгийг шууд хэлж сэтгцэн эмгэгтэй хүмүүс бол яг гэмт хэрэг хийгээд байгаа тоо бол өндөр хэмжээнд их баг гарч ирэх юм. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийн эхэнд бид бүхэн сэтгэл готролд орсон хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээ манай улсад хангалттай бий юу гэж асуусан. За гого цэгмэн дээр явуулсан энэхүү санал суулганд бол за дийлэнх нь буюу 184 хүн тусламж үйлчилгээ авах талаар мэдээлэлгүй байдаг гэж хариулсан байна. За өнөөдрийн бас 80 гаруй минутын хэлэлцүүлгээр бас иргэд маань сэтгэл гутралын талаар болон за сэтгцэн эмгийн талаар бас зохих мэдээллийг авсан байхаа гэж бодож байна. Монгол Телевизийн редакц бол энэ мэдээллээр үргэлжлүүлэн сурвалжлагуудыг бас хийх болно. Өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Маргааш үзэгч та бүхэн өнөөдөр явсан хэлэлцүүлгийн онцлог ишлэлүүдийг Гого цэгмэн дээрээс мөн унших боломжтой байдгийг дахин сануулхад таатай байна. Нүүдэл шийдэл нэвтрүүлэгтээ бас үзэгч та бүхэндээ баярлалаа. Мөн хүрэлцэн ирсэн зочдод баярлалаа.